Дэлхийд хашаасан шарааринг Тайгрын хамт олноос Монгол улсад 2008 оноос гараагаа эхлэж дөрвөн удаа зохион байгуулж байгаа. Тайгр Translate олон улсын уран бүтээлчдийн хуралдааны шалгаруулалт өнөөдрөөс эхлэн Irish зохион байгуулагдаж байгаа. Нийтдээ 50 орчим уран бүтээлч оролцсон хуралдааны сүүлийн хагас финалд нийтдээ 10 уран бүтээлч оролцсоор энд хүрэлцэн ирсэн байгаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхний тусламжтайгаар хамгийн шилдэг хэн байсан бэ гэдгийг тодруулан тэдний дараагийн шатанд оролцох нэг боломжийг олгох юм а. Дэлхийн олон оронд залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулдаг Tiger Translate хөтөлбөр Монголын авьяасыг дэлхийн тавцан дүүрэтээр амжилттай явагдаж өнгөрлөө. Хөгжил сэдвийн дор явагдсан энэ удаагийн наадамд уран зураг, фото зураг, баримлын чиглэлээр ирүүлсэн 50 гаруй бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг 2-7 хоногийн турш Тэнгис кинотеатрт дэлгэн үзэгчдийн хүртэл болгосон юм. Монголд 4 дахь жилдээ зохиогдож буй уг наадмыг Tiger брэнд Монголын урлагийн зөвлөлтөд хамтран зохион байгуулсан бөгөөд урлагийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс шүүгчээр оролцдог боломжтой. Бид Tiger Translate хөтөлбөрийг Монголд 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Жилээс жилд улам өргөжиж уран бүтээлчдийн болон бүтээлийн чанар чансаагаараа улам сайжирч байгаад зохион байгуулагч бидний сэтгэл тун хангалуун байна. Жил бүр манай уралдааны сэдв өөрчлөгдөж, тухайн цаг үед залуусын амьдралд хэрэгтэй чухал сэдвийг сонгоо авч, залуу уран бүтээлчдэд өөрсдийн санаагаа бүтээлээрээ дамжуулан хэлэх боломжийг олгодог. Энэ жилийн хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр хурдтай нэхэж яваа. Өнөөгийн Монгол залуусын амьдралд хөгжил дэвшил гэдэг бол салшгүй ойлголт болж байгаа гэдэг утгаараа хөгжил гэсэн сэдвийг сонгоо авсан юм. Ялангуяа Улаанбаатар хотын залуусын хувьд сая гаруй хүнтэй соёл урлаг спортын төвн болж хөгжлөөрөө олон улсын түвшинд хүрхүүц болж байгаа нь харагдаж байгаа. 10 бүрэгдэлч оролцохоор энд хүрэлцэн ирсэн байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд соёл урлагийн их сургуулийн харьяа, нөрслөг урлагийн их сургуулийн захирал Бөмбөнд орж, Монголын уран зургийн галерейн захирал Чадравал, зураач, баримлж, Эрдэнэ баярнаар өрсөлдөж ажиллаа. Tiger Translate энэ хөтөлбөрийн энэ жил оролцсноор миний хувьд олон шинэ бүтээл, санаа төрөв. Олон улсын энэ төрлийн уралдаан манайд илүү их олон бол зохион байгуулагддаг болоос гэж бодож байна. Юуны Монголын урлагийн зөвлөл болон Tiger Translate-тэй хамт болон MCS хамт уралдаанд оролцсон нийт залуу уран бүтээлчд бидний зүйлс биш талархаж байна. Киноны хөгжил сэдвийн дор явагдсан. Би энэ жил уран зургаар оролцсон. Бүтээлийн маань нэр ап. Бүтээлд ап гэдэг нэр өгсөн. Энэ 10 уран бүтээлчийн маань хооронд харц тулаан болсон. Би Тэмүүлт нэртэй зураг зурсан. Энэ олон хүмүүсийн нүдэн дээр ингэж харц тулаан хийж зураг зурх нь надад их амар байсан. Бүтээлийн гол шалгуур нь бүтээлийн санаа, сэдвийг харуулсан байдал. Tiger брендийн хөх болон шаргал өнгийг ашигласан, эсвэл Tiger брендийн лого болон бусад элементийг ашиглан хөгжил сэдвийг урнаар илэрхийлэн гаргасан байх ёстой бөгөөд үүний зэрэгцээ Tiger брендийн залуу орчил хөдөлгөөнд шин чанарыг тусгасан байвал өндрөөр үнэлэгдэх ажээ. Самбар дээр 1 цаг 30 минутын хугацаанд өрсөлдөй уран бүтээлийг тойрвож Австралийн Сидней хотод зохион байгуулагдах олон улсын уралдаанд оролцохоор үзэгсэлд ирүүлсэн бүтээлүүдээс ур чадвар, бүтээлийн санааг харгалзан лавгд орж шин Tiger баримл, мөнх шаргал төв тэнгэр дор зураг, мөнх заяа ап зураг, сонин баяр тэнгэрийн таалалд зураг, ган зүг алт мөнгө бол чулуу, арвай будаа бол амьдрал инсталляц,
Түмэн жаргал, далд ухамсар ба хөгжил зураг, дорж дэрэм хөрөг ярилцлага, X-ray чин зураг, Tiger Translate зураг, мөнх цэцэг төгсөшгүй баримл, гам болд амт зургаараа тус шигшээ шатанд шалгарсан байна. Шигшээ шатанд шалгарсан 10 залуу уран бүтээлч Grand Han Irish Pub-д 4 өдрийн турш талц тулаан хийсэн бөгөөд үзэгчдийн өмнө шууд бүтээл төрвж ур чадвар авиас билгээрээ үзэгчдийг гайхшруулан нүдийг хужирллаа. Энэхүү талц тулаан нь богино хугацаанд хийсэн бүтээлд хөгжил сэдвийг харуулах, өөрийгөө илэрхийлэн харуулах чадвараараа үзэгчдийг байлдан дагуулах даалгавартай байсан юм. Энэхүү шалгаруултын үнэлгээ болон өмнө үзэгсэнд ирүүлсэн бүтээл зэргийг харгалзан шүүгчдийн зөвлөл ялагшийг шалгаруулж iVolt танхимд болсон хаалтын ажиллагааны үеэр зарласан байна. Залуу уран бүтээлч лавгд орж тэргүүн байрыг эзэлж Австралийн Сидней хотод болох Tiger Translate 2011 дэлхийн наадамд оролцох эрхийг гарлаа. Тэд байрын эзнэр мөнх заяа ап 6-аар шалгарч сая 500 мянган төгрөг. 3 дугаар байранд ган зүг, алт мөнгө бол чулуу, арвай будаа бол амьдрал инсталляц болон мөнх жаргал төв тэнгэр дор зургаараа тус шалгарч 800 мянган төгрөгийн эзэд боллоо. Хаалтын ажиллагааны үеэр DJ Үлзий, Хянза, Золоо, BTB нар өөрсдийн сетээс тоглосноос гадна Монголд анх удаа mapping буюу объект төрслийн гайхамшигыг Англи улсын Лондон хотоос өргөдөн ирсэн mapping дизайнер VJ Cat Paul үзүүлж Монголын DJ нартай хамтран электро хөгжмийн гайхамшиг тослыг мэдрүүлэн үзэгчдийг хөгжүүлсэн юм а. Цаанад ихний уран байранд орсон уран бүтээлчдийг шагнаж байна. Ингээд уран бүтээлч ганц зүгийн 800 мянган төгрөг өмсөж байна. Баяр хүргэе. Ганц зүг. Эхний бүтээл маань алт мөнгө бол чулуу, арваа будаа бол амьдрал гэдэг юм бүтээл оролцож. Энэ бүтээл маань 2 дугаар шатанд шалгарч дараагийн бүтээл хийгдсэн байна. За миний яг сүүлийн одоо шалгаруулалтанд орсон бүтээл бол хөгжил сэдвүүд доо үйл хөдлөлийн урлагаар хийгдсэн юм бүтээл байна. Гол дарсан мөч яа. За одоо хоёрдугаар мөнх заяа сая 500 мянган төгрөг өмсөж байгаа. Баяр хүргэе. Хөгжил хөдөлгөөн эрч хүчийг эрхэмлдэг Tiger брэндийн зүгээс урлаг спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг татвартай хэрэгжүүлсэний нэг нь Tiger-ийн Монголд хөгжүүлдэг юм байсан бол монголчууд төрхийг шингээсэн юм хөө бараа бүтээгдэхүүнийн шилэн жоохон өргөц тандрагаа байвал илүү бас Монголд бас гадагшаа бас илүү танигдах юм болов зорж хийсэн байна. Олонний өмнө зураад яг тэр нэг цагийн дотор зурж дууссан бүтээлээ бас үзэгчдийн тэр байсан хүмүүс шүүгч болсон тэр хүмүүсийг шалгаруулж бас богино хэмжээнд хийсэн ажлаа одоо чинь нэг хоёр тийм байр хийсэн байна. Тэгээ авгадсан хайрын Монгол улсаар төлөөж дэлхийн уран бүтээлчдийн наадамд оролцох эрхийн бичгээр шагнал өмсөж байгаа баяртай. Өмнөх жилүүдэд явагдсан Tiger Translate Монгол хөтөлбөрийн ялагчид
Лондон, Копенгаген зэрэг хотуудад өөрийн бүтээлээ дэлгэн Tiger Translate дэлхийн наадамд оролцож байсан билээ. Азийн бусад орнуудад ч гэсэн энэхүү уралдаан явагдсан бөгөөд сонгогдсон залуу авиастнууд Сидней хотод Tiger шар айргийн Азийн төлөөлөл болж барууны нэрд гарсан томоохон уран бүтээлчидтэй хамтран бүтээлээ төрөөж үтсгэлэн гаргах юм аа. Өөрөөр хэлбэл энэ арга хэмжээнд дуу хөгжим, урлаг болон дизайныг нэгтгэсэн дэлхийн шилдэгүүдийг хооронд нь холбож таниулах гүүрэн болж байна.